За телевизээ сонирхон суугаа эрхэм хүндтэй үзэгчид та бүхэн маань гэр бүлээр аз жаргалтай сайн сууж байна уу? Ахуй талбайд морлын цаацсан эрхэм хүндэт зочид та бүхэн маань сайн явж ирвөө, сайхан морлын цаатж байна оо. За ингээд бөмбөрцөг дэлхий наран тойрон эргэж бүтэн жил маань дөрвөн улирлаар ээлжилж хүний амьдрал 7 өнгөр солонгордог шиг хүний нэг насны өсөн томоожих уйлал бүхнийг эртний уламжилт өгсөн гэгээ мөн хэрхэн ивэдгийн чин үннийг хайлах амин сургаал ширс нэвтрүүлгийн маань 5 дахь ээлжээ эхлүүлж байгаадаа баяртай байна. Өргөн голд хөөрөх хэрэгтэй, өсвөрийн хөвгдөд сургаал хэрэгтэй байдгийн чухал чанарыг дээдэлсэн хүн ард маань өр хүүхдээ багаас нь ой бэлгин нээж, оюун ухааныг тэлж, өсвөр наснаас нь эхлэн эрдэм мэдлэг сургаж, ажил үеилд өвсөлтэй болгон сурж боловсрохын анхаарсаар ирсэн сайхан заншилтай байлээ. Тийм шүү дээ. Өнөрч барахгүй манайхан төхөм сахих хүү төрөл татах охидынхаа гарын ганцганд хөлийн дөрөөнд хөрсөн өсхийн сайхан цагт нь өвөлсөн сургаал мөн одоо өнгөрүүлсэн туршлагадаа төшөглөн сайн сайхан зан татгалтай зөв хүн болоход нь сэтгэл зүрх харамгүй зориулсаар эдийд хөрч иржээ. Өсвөрийн нас гэдэг бол хүүхдийн үзэл санаа, бие махбод, үзэлт танилт, нийгмийн харилцааны чухал өөрчлөлт үүсэх үеийн учир аав ээж болгосод энэ хугацаанд сургаан хүмүүжлэхдээ ихэвчлэн өөрийн биеэр үлгэр дуурайал болох төдийгүй үзэлт танилтаа солилцохын зэрэгцээ он цагын аянда бүрэлдэн төлөвшсөн ухамсар зорилтын нөлөөлж ололт танилтыг нэмэгдүүлж зан аранхшингийн төлөвшүүлж зөв датгалтай болгож чаддаг аман сургаалын хүмүүжлийг хэрэгэлдэг байгаамаа. Сахилчгүй, туулайчгүй. Өлжигчгүй, гурван лангчгүй. Дээр ирсэн энэ хоёр бол бүр адилхан утгатай. Гол нь өсвөрийн насны хүүхдүүд олон санаа тий болох, олон салаа намаат болох юм олон юмд ховдоглох, сахилэг журмын жаахан сахихгүй болох, өөрийн дураараа явах энэ одоо сануулж хичэмжилжүүлсэн ийм гол лоржоо болно. За одоо манай 13-аас 18 насны хүүхд залуучууд бол нийгмийн их тал руу эдэг явж их юмдаг цаг. Эхлэр бол гэрийн анхмад болгосод бол энэ талаар бол илүү сурахыг хичээдэг. Нэг юмд нэг мөсөн зориг шуутгуугаар байгаад бас нэг өдөр өндөн дурлаад дахиад нэг өдөр төгөөд нь сар байгаад эцэстээ юу чгүй сурахгүй юу ч мэдгүй хүндий хоосон болж хамаг сүулд нь ямар ч юм бүтээж чадахгүй сахилэг журмгүй ийм болохоос хичээлэгч одоо ашиг дурлж болохгүй гэсний сануулсан. Хэрвээ ашиг дурлал сахилэг журмгүй байхад хөрвөл шившгэн үзэн шүү гэсэн энэ санааг гаргаж байна. Үлгэр нэг бол голдуу одоо эрт үед уулан агуй сууж байсан нэг лам болвол өөрийн сахил санваараа мартаад өөрийн одоо хормоовч юм уу одоо тэр өмсөж их зүйлээ хаяад үлсэж байхад нь яг сайхан доголн тугуулайг гүйжихт нь одоо өний бариад идье гэсэн санаагаар ягаад өөрийн сахил санваараа орхиод хамаг суулд нь тэр туулагаа бас барьж чадаагүй ламын сахил санваараа бас алдаж гисэн байж байна. За ихлэр бол ардын дунд ярахцаар уламжилсаар байсан энэ хөвшөө тогтворжоод энэ одоо лоржоо өгж тогтгоцсон байж байна. За нэгдүгээр багийнх нь за өөр ямар төрлөөр оролцож байна. Сая бол лоржоо өгөр жоохон тайлбар хийлээ тийм ээ. За Тэгвэл 12-аас 18 насны хөөхдөд бол яаж зөв хүн болж төлөвшөж явах тухай наад зах нь бодсон сансан санаагаа гүйцэтгэж явах
ийг төлөвшөх хэрэгтэй. Энэ тухай бол хөлөөл өгөө гисгүүл газар гэж. Ажил хийвэл заавал дуустал хийж, давс хийвэл заавал ууслах хийх хэрэгтэй гэж. Ийм хөв чанарыг бий болгоно. Дахиад овор суртын талаар бүр төв шудрагуу. Хүний ялахгүй. Одоо дөөшөө доошоо гэж бялдуус зантай байж болохгүй. Зан суртлын талаар бол төв шудрагуу хүн болж хүмүүжих хэрэгтэй. Энэ талаар бол адууны алга сайхан, аягны алга муухай гэж энэ үг бол одоо ялгаатай байж болохгүй гэсэн санаа харуулж байна. Тэгвэл одоо заавал ажилсаг байх хэрэгтэй. Ажилч хөдөлмөрч байман чинь сая амжилтад хүрч чадна. Альжуус алхах байх юм бол одоо муухайштай. Өд болтор унтаад, үер болтол шигээд игэж эхэлдэг. Ихлээр ийм муухай болохгүй заавал ажилч болно гэж хүн санддаг штэ. Иймээс бол одоо энэ насны хүмүүс бол одоо иймэрхүү хэдэн талаар илүүхэн төлөвших хэрэгтэй гэж ойлгож байна. За баярлалаа. Энэ шатанд болохоор хүүхдүүдийн бэг махбодын өсөлт, оюун санааны хөгжилт, сэтгэл боддын хувиралт гэхэд маш их өөрчлөлт гардаг. Тэгээд энэ насны хүүхдүүдэд зориулаад 3 сургаалыг бэлдлээ. За нэгдүгээр нь болохоор бие мэдүүлэх хүн бэлчээрээ танивал мал. Энэ бол харьяал зандлын үг биш. Энэ бол үнэн сургаал гэж бодож байгаа. Тэгээд хүн болоод амьтны хамгийн мөн чанарын ялгаа юу вэ? Даруй оюун санаа. Тийм болохоор хүн ямагт өөрийн бие таниж, мөдөж, шинжиж, өөрийгөө цогцолж, шаардаж, өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө баялагжуулж явах хэрэгтэй. Ийм баймажин сая хүн шиг хүн болж байж чадна гэж бодож байна. За хоёрдугаар нь болохоор могон ирээн гаднаа хүний ирээн дотроо гэдэг үгийг хүүхдүүдэд сургаал болгож эхлэхийг санаж байна. За яагаад юм бэ гэхээр одоо 16, 7, 8 насны тулаад хүүхдүүд одоо нийгмийн амьдралд хандаж эхэлнэ. Энэ үед болохоор яг аав ээжийнхээ ингэр дээр эрхэлдэг шиг дулаан халуун гэр бүлдээ байдаг шиг тэм цаг үе умартах хэрэгтэй. Харин нийгмийн үнэн будтай зүйлтэй зохицох хэрэгтэй. Энэ үед хүн хүнээ хайрлж хөндлөж явах цаг хугацаа байхад хүн хүнээсээ бас сэрэмжилж болгомжилж явах ийм бас үе ирдэг юм шүү. Тэгэхээр хүүхэд өнөр маань ирээдүйн амьдралд хандаж байгаа үедээ илүү болгоомжтой яваарай, сэрэмжтэй яваарай гэж захиж байна. За 3 дугаар нь болохоор амжилт бүтээл бол алмас зоригтных байдаг гэж хэлдэг. За өсвөр насны хүүхдүүд маань ирээдүйд сайхан хорвоод хийж бүтээх үеэс болохоор маш дэлгэр өргөн байгаа. Тийм болохоор дэлхийг багтаа хүсэлтэй, тэнгэр төлсөн бодолтой хүүхдүүд маань тэр сайхан зориг мөрөөдлөө зоригтой хийж бүтээгээрэй гэж захия. За баярлалаа. За манай 5 дахь ширээс нэвтрүүлэг маань голдуу өсвөр нас мөн одоо 13 наснаас 18 насны хоорондох одоо зөв хүн болж хүмүүжих тухай энэ тойронд сэдвээр яригдаж байгаа шүү дээ. За ингээд 2 дахь багийнхан маань одоо энэ өсвөрийн нас боёо нийгэмд хөлдөрж зөв хүн болж хүмүүжих тухай ямар одоо сайхан аман сургалуудыг бэлтгэсэн юм бол хамтаар харцгаая. Даруй номхон бол давшиж, оморхог вардан бол хорчирна гэдэг. Зүй цачингээс одоо тайм байдлын яриа бодож байна. Яагаад гэхээр одоо цаг үе хөгжиж манай хүүхдүүд бол одоо бүр шин цаг үеийн олон сайхан утсын боловсон соёлын боловсныг хөөцөлж байгаа цаг үед хүүхдүүд маань маш тарих сэрэг юу сурнаг бол юуг ямар юм мэдгийг бол мэдчих одоо ийм сайхан орчин тойронд амьдарч байгаа цаг үед бол одоо заавал миний бодохоор бол одоо даруй явах хэрэгтэй. Даруй явах юм бол давшна гэдэг үгийн утга бол одоо даруй байна гэдэг бол мэдсэн хойноо даруй байна гэдгийг бол би одоо маш их одоо хүүхдийг бол сургаах нь чухлаа гэж боддог. Мэдсэн хүүхдүүд заавал даруй байх хэрэгтэй. Мэдсэн хойноо оморхох вардам аашлах. Би мэдлээ, би шатлаа гэдэг хүүхдүүд одоогийн цаг үеийн нийгмийн сайхан орчин тойрон аав ээжийн сургаал, хайр халамж олон сайхан юмд бол одоо хүүхдүүд их согтур сэтгэл ханж маш их одоо бардам дээрэнгүй гэсэн одоо ийм санаагаар бол одоо хүүхдүүд бас зарим хүүхдүүд бол хүмүүжигдэж байгаа. Одоо бидний нүдэнд бас бүрдүр харагддаг юм аа. Тэгээд одоо миний бодохоор бол хүүхдүүд даруй явбал давшиж
оморхоо вардан бол хоцорно гэдэг энэ бол одоо эрдэм соёл мэдлэгийг сурах аян замд нь бол маш түшиг тулгуур болох ардын зүйлсэж үгээ гэж би бодож байна. За баярлалаа. Энэ гол үүрэг нь бол сурхал хэрэгтэй. За энэ дээр бол даруй явуул давсан хоморхог явуул хоцорно гэнэ бардам цангаа бондгон тулаагүй эрдэмийг сургаар эрдлийг сургаар эрдэмийг шармайлгаар тэгэл миний нэг томсуулын яриаг бол тасалж болохгүй маа тогтоож чадвал эрдэм нь тэр шүү гэж ийгээд дүгнээд та бүхнийгаа одоо энэ сайхан ярилцаа улам гоёор үргэлжлэхийг зөвгнийа. За баярлалаа. За манай өсвөрийн насны хүүхдүүд бол яг сайхан үеийн нөхдөөтэйгээ нөхөрлөж, найрлаж, наадаж, тоглож өсөж байгаас туяа. Тэгээд олон найзын дундаас өөрийн сэтгэлийн найз тэгвэл одоо сайн найзыг олж нөхөрлөх нь маш чухал байдаг. Тэгээ манай ардын үгэнд инээсэн бүхэн нөхөр биш, уурлан бүхэн дайсан биш. Хүний өрөөнд дотроо могоо өрөөнд гаднаа гэдэг сайхан зөв байдаг. За энэ насны хүүхдүүд одоо нөхрөө сонгож хүнтэй танилцахдаа маш хөрсүү болгоомжтой. Тэгвэл гадар дүр төрхөөс нь дотоод сэтгэл зан араншин энийг таних нь чухал байдаг. Ийгэж одоо зүйрсчин үгээр сургаасан сайхан үг байна. За баярлалаа. Манай Бурят Монгол үндэстэн хаа нүүдэл соёл ажил үйлдвэрлэнгээ домдоо өөрөө захиагаад сургаал дуу сургаал зүйр үгээр захиаж дуулан байдаг. Тэгээд би жишээлээд хэлэхэд нэг дуу дуулж өгье. Аратагала тонаха баряхэгэтага алхажэлэ горвэн задэгэёго авамнелва хандам закяхэгэтага андогил яваре гэнгаюгмэгэ. Баярлаа. За маш их баярлалаа. Сайхан сургаал дуу тийм ээ. За дөрөв дэх баг маань. Ажил хийж хүн болдог, арыг давж хүлэг болдог гэж. Үсхийн жаргалыг жаргал буугаад өглөөний дулааны дулаанд буугаад гэж. Дулаан гойжм сургадаг. За баярлалаа. Үсхийн жаргалыг жаргалд буугаад өглөөний дулааныг дулаанд буугаад гэсэн тийм ээ. Энэ 12-оос 18 насны хооронд бол хүүхэд яг сайхан орь залуу наснд хилжих өнөг шилжилтийн үе. Энэ шилжилтийн үед бол энэ насны үед бол одоо их бодлаантын учир явдал тохиолдоход бодол санааны талд бол өөдөрдөх. Энэ үед одоо энийг зөв тийш нь хөтлөх бас зөвийг сонгох буруу алдаа бурууг сэрэмжлэх гэх мэтийн талаас ийм хөдөн зөөрөг сонгосон байна. Жишээлбэл одоо ажил хийж хүн болдог, арыг давж хүлэг болдог. Чи ажил хийхгүй бол амьдрч чадахгүй гэж энийг хэлнэ. За тэгвэл бас одоо үсгийн жаргалыг жаргал буу одоо гэж хүн ер нь одоо амар жимэр жаргалтыг байхыг бодно шүү дээ. Тэгэхдээ чи хүүхэд үедээ бол хүчээр зовлоны үзэг хэрэгтэй. Өглөөний дулааны дулаанд буу одоо ийгээд энэ настангууд хөлөөд яхад ажиглаад ивэл үнэхээр тийм өглөөнийг тогтуухан дулаахан өдөр байвал тэгсгээд л баг өдөөс хойшоо тэнгэр хойзгоноод жигти барагти болно. Өглөөгөр харин нэлээд ширүүн байвал аажуудаа айтхан өдөр болчих ийм байгалийн үзэгдэлтэй холбож ягаад боттын юмар чиний чамд бол урам хайрлаж идэг байна. Тэгээд энэс гадна бас одоо энэ хүүхдийг бол одоо буруу замаар орох, замаасаа гажихыг бас их сэрэмжлүүлж, сургамжилж хүн болохын учир ёсыг бол их ярьж өгдөг. За ихлээр бол ерөнхийдөө манайхан бол хүүхдийг алдаа буруу гаргахыг сэрэмжлүүлэх юм уу, урам хайрлах талаас ийгэж ярьсан байна. За баярлалаа. За одоо дараах 5 дугаар багийнхан маань. За ямар шүү хэлбэр янзаар оролцож байгаа юм бол 6 угаас би нэг 2 бадаг олонд хэлж сониртуулъя гэж бодож байна.
цай чанахад чавгант сайн, савуу наахад мужаан сайн, чулуу туухад хөөхд сайн, шаантах шаахад лантуу сайн, үлгэр хэлэхэд өвгөн сайн, өөд гарахад залуу сайн. Дамб пүрв хоёрын барилдах гэдэг нь яриангүй. Дааг унах хоёрын янцгах гэдэг нь яриангүй. Хүрх чүнэ тугалтайгаан мөөрөх гэдэг нь яриангүй. Хүүхэд бэр хоёрынх нь саах гэдэг нь яриангүй. Энэ бол одоо 6 үг. Тэгвэл одоо энэ 6 үгийг орчин үеийн шүлэгчд бас энэ хэлбэрээр өөрийн шүлэг зохиолдон бас хэрэгжүүлсний би бас одоо сонсцгоолоос уншсан байна. Энэ бол баярлалтай явдлаа. За баярлсан шүү. За танд их баярлалаа. Ингээд 5 дугаар багийнхан маань өөр аавын хүү ажилтэн сэн, агт хулаг гүйдэлтэн сэн гэдэг зүйлсэж угаас ярья. Энэ нь хүүхэд багсуудын аав ээжийнхэн ач гавьяаг мэдэрж хөдөлмөрийн үн гэрлийг танд буян дааж адил хөдөлмөрд идэвхтэй оролцож юм болгонд бусдыг түшихгүй байж зөв хүн болгоод хүмүүжүүлэх хэрэгтэй гэсэн хүмүүжүүл хүртэх үйлдэлтэй гэж бодлаа. Баярлалаа. 12 наснаас 18 нас бол өсвөрийн нас бас одоо баг сургуулаасаа гараад нас бүрдөөгүй энэ хоорондын шилжилтийн нас. Одоо миний хувьд авч ихэд бол бас энэ наснаас нэг их холдоогүй гэж үзэж байна. Эхэр өөрийнхөө энэ өсвөр насын энэ хугацааны үеийг эргэцүүлж бодоход бол одоо олон зүйлийг бас ойлгосон шиг мэдсэн шиг ингэж явж исэн байна. Одоо бодоход бол. Гэхдээ бол одоо ямар ч юмд бол одоо жоохон цүлт мүлт гэх юм уу бас их яаруу тийм байдалд байсан. Зарим учир явдлыг бол бас ойлгохгүй багш гэр ахмадын энэ сургаалд ор ингэж одоо ингэж жолоодуулах ийм чухалтай ийм нас биш үү. Тэгэхээр энэ эртний мэрэгдийн сургаалд бол одоо энэ яаруу санд руу ийм зангийг бол уул үзээгүйгээр хормой шууж ус үзээгүйгээр аймас тайлах гэж одоо ингэж эхэлдэг байна. Тэгэхээр бол одоо даруу тогтуухан лавдуун учир явдлыг бол илүүхэн бодлохыг тунгаах хэрэгтэй гэж ингэж сануулдаг байна. Баярлалаа. За баярлалаа. Насан дэлгэр маань бас залуу хүн болсны хувьд үнэхээр одоо энэ өсвөрийн нас боёо одоо энэ шилжилтийн насны тухайтай бас их сайхан дүгнж ярьлаа шүү дээ. За ингээд одоо манай энэ 5 дахь нэвтрүүлгийн маань уулаг мөн одоо өсвөр нас 13-аас 18 насны хоорондох энэ одоо уулга маань их төлөв энд хүрж байна. Тэгээд манай 5 бүлэг бол их өөрийнхөө онцлогтой их сайхан дүгнж хэдүүлээ ярилцаж их сайхан хэлбэрээр оролцлоо гэж бодож байна. За эрхэм хүндэт үзэгчдээ ажиллаж бургажун ард түмний маань зөв хүн болохын чигш шудраг хүсэл тэмүүлэл ирээдүйн хожистой аминчлан өвөлсөн эрх маргаашийнх нь итгэл найдвар болсон уламжилт хүмүүжлийн арга барил нь 100 мянган жил дамжин улам шилдэгцээр бичигдээгүй хууль мөт журамлагцаар өнөөдөр хүртэл үргэлжилсэний илэрхийл болгон өсвөр багчдынхаа тусыг бүтээсэн ширэс нэвтрүүлгийн маань 5 дахь дугаар ийхүү амжилт дүүрэн өндөрлөж байна. Аавын сургаал алд хэмээн санаж, ээжийн захиа эрдэнэ хэмээн сэтгэж, ахын сургалыг аж хэмээн ухамсарж, эгчийн сургалыг элбэрэл хэмээн шүтгэж, өсвөрийн сайхан багчууд маань эрдэм мэдлэг нь эрэггүй далай мэт салгилж, эрхэм суртал нь энгүй орчлон мэт өргөлжилж, аман сургаалынхаа далай буйныг эдлэн ашид мөнх жаргах болтугай. За энэ ээлжийн нэвтрүүлэг маань энд хүрээд төр завсарлаж байна. Дараачийн нэвтрүүлэг болтол төр баяртай.